Зөөрөө минь үчи минь үчи минь за өнөөдөр уг нь бол их түүхэн өдөр юм аа. Өвлийн ихэнх сарын шинийн нэгэнд Чингис хаан мэндэлсэн гэлээ. Тэгээд энийг Монголын төрийн тэргүүний зарилгаар Монгол бахархрын өдөр болгоод тэмдэглэдэг юм сайхан өдрөө. За энэ өдөр Монголын ардчил шинжлэлийг Монгол давцарсан ардчилсан намын үндэсний бодлогын хорооны хурлаа хийлээ. За тэгээ Монгол улс хөгжихэд бол мэдээж парламентын засаглалтай учраас намуу шинжлэгдэх ёстой гэж би байнга ярьдаг. Тайхтай тэгээ намын хурлын учраас энэ намыг нэг шинжилж хийсэн нам дээр нэг зүүн хүмүүс их хурлд нэр дэвшүүлж улс орныхоо хөгжил цэцгэлд хувь нэмэр оруулахад нэг хүчин зүтгэсэх юмсан гээл зүтгэх юм. Тэгээ бас л нэг халдлага. Зовлонтой юм аа. Одоо ганц юмас гуймаар байна. За би үндсэн хуулийн заас үзэл бодлоо илэрхийлээд явдаг аа. Та нэг ярагчдыг өмнөөс тавьдаг. Би зөв зүгээрөө нэг зохиж авч исэн түүх лайв хийж байгаа цагт бол байхгүй. Харин халдлага дуртажсэн тохиолдол зөндөө. Хүүхдийн парк аврыг л явсан. Монгораны наранхүүгээд нэг газрын 8 чинь бузар баахан залуучуудыг хөлслөөл хөрхий. Миний эсрэг тавиал нөгөөдөл нь сүулдэ эрхэд чингүүд байсан шүү дээ. 461-т намайг хоригдож байхад шоронд надтай таарсан. Захиалгаар эрхэд хэд хүмүүс байсан л та. Тэгэл эрхэдүүдийг тавьж ийсэн. Тэгэл гаражт бас миний машиныг 200 хаглаад шил цонхыг зураал, майжаал тэ. Тэгээ би Сүхбаатар зүргийн цагдаад гомдол гаргаж байсан. Тэгэл улаан цусаар үх гэж бичсэн байсан. Эд материалаараа болж эрүүл мэндээр эд хөрөнгөөр халдлагад олон өртөж байна даа тэгээд. Яг нэг үг хэлэхэд. Дуртаадаа ингээд нэг лайв хийгээд одоо толох гээд солироод яваад байгаа юм бол над үндсэндээ алга. Тэ. Яг энэ нийгэмд болж байгаа бүтэхгүй байгаа юмыг хараад мэлигээ суугаад иж болохгүй тэгээд дуурхаас өөр алга. Тэгээд дуурсан. Тэрнээс над одоо тэгээд нэг од тод болоо солироо яваад тах тийм сонирхол үндэ байхгүй. Иргэд бол үнэхээр нэр дор хүрнэ. Нэр үнэхээр бас хэцүү дургуун хүрээл тесрэхэд бэлэн л байгаа шүү дээ. Тэгэл яах вэ? Миний хувьд ганц нэг болж өгөхгүй юм дээр тесрэл дуурчих юм. Тэр болгоод халдлага төртөх юм. Энэ намыг шинжлэх гээл явах юм. 16 онд нам шинжилэл зээн голдын эсрэг бас үзэл бодлоо илэрхийлэл явж байлаа. Ардуур нар гэртээ нэгжлэг оруулаад инк болд мөн овшин. Хонглоор нь чирүүлж илээ зандаа хүүгийн инк болд гэл маар. Ярагч навш. Тэ. 20 онд Эрдэнэ дуракийг намыг зараад ичлээ гэсэн. Тэгэл миний хэлснээр зараад идсэн байсан. Тэгэл бас Эрдэнэгийн энэ хөргөн тойрсон хэдэн хүчирхийлэх сулгаас нартай бас энэ Эрдэнэгийн ардчил намын байр гэл намыг шүдэс мөнгө авдаг байсан байран дээр 20 онд би бас улгаас нартай тулуулаад бас дээрлэхүүлэл явж л байлаа. Тэгээ бүгд нөө мэдж байгаа бах. Өнгөрсөн сумд 100 ихтэл одоо харал та. Өөрхий наад маяг морь оролдуулж чадахгүй нэг залуугийн морь гасагдсан байна. Дөрөс морь гасаа ажиллаа. Ахаа нэг ирээд та бас морь мал мэддгийн хувьд ирээд нэг бидний морийг лайвдад хэмжүүлээд өгөөч гэсэн. Би хэмжүүлж нүдэн дээр нь хэмжээнд ордог гэдгийг харуулаад явж исэн. Манай энэ Монголын морин спорт үеэстэй холбооны дэд ерөнхийлөгч буюу Завхан аймгийн энэ Баяр Дорж гэж одоо тэгэл найз баз гэж явж байгаа л үгийн зөрөөгөө уруул руу захиал авч лээсэн. Тэгэл сүлд нь гонгоноо л ирсэн. Найзыгаа уушлаа гэсэн. Тэгэл би яг цагаалах юм учраас заазаа болвол ядарга гомдлог үгээл хайсан. Тэгээ нэгэнтээ тэгэл хөнгөн зэргийн гэмт гаршаар зэрэг шүүхээр ордог эрүүгийн хуулийн заалттай шүү дээ. Тэгэл Баяр Дорж удахгүй шүүхээр орох гэж байгаа. Торгуул яал авах. Би гомдлог өгсөн. Тэгээ энэ мэдлэнгээр зовлонтой юм. Тэгээд лайв хийгээ яваад тах зүих байх гэсэн. Өнөөдөр одоо намын одоо тэгэл дээр бас нэг намын хурал дээр нэг шоронгийн хоёг шиг нэг хар гуцтай хүмүүсээр намайг хөөж гаргах гал бас л намаас хөөж туугаал. Яг одоо би эдний чинь нэг бузрын ярина шүү дээ. Яг үннийг ярьдаг байхгүй да. Яг нэг үгэлэхэд энэ оюурд нардын намын дарга бахта од баяр гэдэг нэг шивгчнийг манай намын гинсекээр тавьсан үнэн шүү дээ. Хан төмөр өөрийнхөө нүдээр над хэлсэн шүү дээ. Оюурд нахын тамгыг авахд тусалсан юм аханд энэ од баяр өнкөнөр хэмжихэн дараагаар
Тэгэл нэг энэ тэр мөн одоо эргээ шивгч чинь нам дээр энэ нэг тавг дөрж гээд нэг хэг хэрэглэх гэдэг дараагаар нэг бацаан тавьсан. Нөгөөх нь өлөн зэлб юм байсан. Би энэ бүгдийг ингээ хараад дугаа суугаад чадахгүй юм л да. Ингээл мянган жирийн гişүүд намдаа өргөл барьцаа өргөл сонгуульд амжилтаа оролцох гол явах юм. Тэгэл нэмээ хар шунлын бозрууд орж ирэл идж угаад байгааг би хараад зүгээр суугаад чадахгүй шүү дээ. Тэгэл очиход яалаа нам дээрээс анх одоо энэ их хурлын сонгуулийн өмнө нам дээр бага арга хүчтэй хүмүүсээр хамгаалт аваад эхэлж ирсэн шүү дээ. Сонгуул болж яхад намын үе таалга нээлттэй өгсөн шүү дээ. Яга хаалттай шорон шиг болгосон юм. Мэдж байгаа шүү дээ. Ардталт нь манай намыг чинь ингээд тороол оруулаад манай намыг эзлээд тэ нэг халаасны утсан хүүгэлдэж болгочоод байна шүү дээ. Тэгээд тэр одоо хоёр нь өөрөө жагсаалтар гişүн болоод одоо хоёр оюун эрдэнэ хяналтын яам гэдэг нэг жүжигийн яам, гашуун шогийн яам байгуулж өгсөн. Үнэн шүү дээ тий. Тэгэл оюун эрдэнэнийг огцруулна гэж талбай дээр залуучууд гарахаар залуучуудын эсрэг бас манай намаас хүртэл ийм өнөөдөр намайг тархин тус газар зогссон ирж зүг зүгээр ярьслага өгж явахад мангасцсан нөхөр оюун эрдэнэ гэдэг өөлөө явж ясныг та нар санаж байгаа бох. Одоо органикоор залуучууд жагссан шүү дээ. Огцрох амархан гэл өөр хивэж гисэн тэр залуучдыг дэмжсэн очсон. Тэгэхээр тэр залуучдын эсрэг нэг гачин тороолоод мөнгөний тороолууд гарч ирээл өөр тэр залуучдыг өгөөсгөл явж исэн энэ тэр сонгийн архын дүүргийн тэр хаян хэрваа гэдэг нөхрийг бүр ардчилсан намын дүүргийн дунчтын намын дараагаар дөрмийн бусаар томилчул яах вэ? Тэгээ оюун эрдэнэ одоо ингээд яах вэ? Ер нь бол ингээд ардын нам чинь технологитой шүү дээ. Болсон болоогүй нэг гачин их орончийн нэр зүүсэн нөхдүүдийг захиалга өгж талбай дээр гаргадаг нь үнэн шүү дээ. Энэ үг хэлэхэд тий. Тэгэл тэр нөхөр нь ингээд сонгийн архин дээр намын дарга болмоор байна гэл нэг хідэн ойр тойрныхоо хүрээллийн хүмүүстэй очиод хуурамч намын хурал хуралдаал нөгөө сонгийн архин дүүргийн намын дарга нь тэдэргүй ажиллаа өгөх тодорхой хурлаа хийгээд албан ёсоор дээрээс нь төв намаас чиглэл авч иж хурлаа хийгээд намын дарга хатган дээр тавиад дараагийн хүнд өгнө гэж хэлсэн. Буян бадрах гэдэг гайгүй залуу байсан л та. Тэгээ хурлаа хийчихэл тэгэл тэрийг ган төмөрд хилээд ган төмөрөд оюун эрдэнэ хилээд батламжлуулсан шүү дээ. Өнөөдрийн тэр сонгийн архин дүүргийн гэдэг байгаа нөхөрчин бол оюун эрдэнэ ган төмөрд хилээл мөн үү? Өөрөө хэлжсэн би оюун эрдэнээр хилүүлэх үү? Батламжуул чадна шүү дээ гэжсэн. Тэгээд манай намын дүрм дээд шүүх дээр батлагдаагүй улс төрийн намуудын тухай хууль шинжлэгдсэн тийм ээ? Тэг ингээд шинээр гişүнчлээ сэргээгээд шинээр дунчтаа бүрдүүлээд үндэсний бодлогоороо бүрдүүлнэ гэж намын шин дарга ажиллаж байгаа. Ингээд болоогүй байхад зүгээр ган төмөр бол үндсэндээ оюун эрдэнэ даалгавраар хоролцоод явж байгаа байхгүй да. Тэгээ тэр нь өөрөө ингээд манай намын ерөнхий нарийн бичгийн дараагаар энэ ардын намын экс дарга ингээд тороолоо тавьж исэн бол дүүргүүд хүртэл тавьж эхэлж исэн шүү дээ дүүргүүдэд. Тэ. Тэгээ одоо би хаашаа юм бэ ингээд тэрний хүчирхийлэгч намар орон нутгийн сонгуулиар нодны бас нэр дэвшээ явж лээсэ би өөрхий сонгон дээр намайг ажиллахдагсан би ажлаа 15 хоногоос зараал тэр мөн хаяг харваа гэж өвчтөе солиотой дураакийн төлөө би энэ сонгон дээр дэвшиж байгаа 5 гишүүнээ дэмжээл явсан шүү дээ. Тэгэхэд менежерээр ажиллаж байсан Отгон Баярыг бас зохиол авч ирсэн. Тэг ямар хөдөлгөөн дураахгүй гэж би бас Отгон Баярыг өмөрөд мөн овшмын гомдлгүйгээд гар үсгээс урч тэгж байгаа хоёлаа 90 шиг үзэл гэсэн чил тэгэл шээс нь гойжл зүгтаагаад явж ирсэн. Тэг манай Отгон Баяр өөрөө их даруух юм учраас сонгонд их хурл нэр дэвшээсэн шүү дээ. Жадан багийн Отгон Баяр гээд хаяа юм уу гэ боли юм өвчтэй юм зууралдаад яг үгүй тэгжсэн тийм л нөхөр шүү дээ. Тийм сэтгэл мэдрэлийн өвчтэй нөхдүүдийг одоо бодолтой ган төмөр одоо төв намын дарга байхдаа батламжилж байгаа болчих жоох байхгүй боддоо. Тэгээ тэр нь бол тэгээд нөгөө одоо иргэн шивгчингэл хийж байгаа юм шүү дээ. Манай намынхаа мэдж байгаа. Одоо би тэгээд энд тэнд явахаар хаашаа банк хамгаалагчтай явах юм уу? Манай ардчилсан Монгол улс чинь өнөөдөр бол инх тайвныг эрхмэлсэн тэ аяд үзүүлэн Монгол улс шүү дээ. Бид нар хүчирхийлгүй Монгол улс шүү дээ. Тэ намайг одоо зөндөөл хүчирхийлүүлж байгааг харж ирсэн баг та нар. Өнөөдөр ингээд намынхаа орол дээр хөрх өдр Мон аад гэд сайт надаас яг намын оролд төрийн ордны их тангим руу орох гэжсэн чи хаалган дээрээс намайг ахаа яриа өгөөд ч гэсэн уг нэг бөөн сэтгүүлчнүүд нь би яриа өгсөн байсан л та. Би өөрөө нэг яриа өгье гэдэг талдагнаа яваад байдаг над сонирхол байдгүй шүү дээ. Тэгтээ дэргүй би өөрөө лайваар үзэл бодлоо хангалттай ярьж байгаа юм чи над сайтаар яриа өгөж бопроод байх ямар ч шаардлага байхгүй. Тэгээд өөр шин судам сайд нэгдсэн юм 40 мянган даагчтай юм байна. Ахаа та нэг яриа өгөөд ч гэл яг яриа өгөх гэл зогсож ирсэн нэг мэт ажуудлаас гараад ирсэн. Энэ талаас мангастаа тавсан шүү дээ. Тэ. Тэгээ би нөгөө нүдний шил зүүцсэн байсан учраас яах вэ? Миний нүд рүү зөгчүүл яах вэ? Хамар саяхан хаалгаанд орсон. Хамар руу зөгчүүл яах вэ гэд. Хүн чинь хамгийн түрүүнд ингээл нүдээ буруулаад зүгтаад юм билээ. Зүгтаахтаа гараад үлхээл ингээл гараараа ингэж түлхэж хамгаалал ханцуурын ингэрлүүн ингэж түлхээл тэгэл зайлсан шүү дээ. Зүгтаасан шүү дээ тий. Тархин цус газар зохиол авч л байлээ. Тэгээ одоо ийм бүдүүлэг байж болохгүй. Тэгээ одоо хаашаа
Сонгон хайрхан дүүрэгт арчлан нам яллаа гэх тэр нэг солиотой юм арчлан намын дарга гэх сонгон хайрхан дүүргийн зэг дарга болох юм уу? Юмыг одоо нудрага шийддэг болох юм уу? Хүүхэд залуучууд буруу үлгэр дуурайлна штэ. Болохгүй штэ. Жохон соёлтой байл та манайхаа. Тэ. Үнэхээр хэцүү маа, хэцүү юм. Тэгээ дуурайд байх хэцүү. Уг нь бол яг одоо энэ хоёр намын нэр дээр нэг гайгүй хүмүүс энэ улс төрд явдаг болчвол гайгүй хүмүүс гарч ирээд улс орон зэгсрэмээр л байгаа юм л да. Харамсалтай нь тэгэл яг нэг үгэлэхэд манай намын үндэсний бодлогын хороонд одоо тэгэл оюун эрдэнэс албан тушаал аваад явцсан Баянгол дүүрэг, Ардчилсан дүүрэг их хурлын 3 суудлыг гэвтэж өгсөн шүү дээ. Манай ээж шиг эмээ, манай аав шиг өвөө хоёртой нэр дэвшээл эрдэнэ үндсэндээ гэвтэж өгсөн шүү дээ. Нийслэлийн иргэдийн хурлын 5 суудл байсан. Тэгэл иргэдийн хурлын Баянголоос баахан амтаа өөж байгаа л эрдэнэ гэвтэж өгсөн шүү дээ. Дүүргийн 41 суудлыг гэвтэж өгсөн шүү дээ. Баянголд одоо нэг ч төлөөлөл байхгүй шүү дээ. Энэ мэтлэнгээр ингээд намыг оюун эрдэнэ энэ ардын намд худалдаад албан тушаал аваа явцсан энэ нэг одоо эрдэнэ битгий нөхдүүд бол дунчдын намыг бузарлаад дуусчих шүү дээ. Яг тэрний нэг нь. Одоо уг нь нам дунд чатантаа өнөөдөр шинжлэхдэх хэрэгтэй байхгүй юу? Одоо өмнө говийг ажнаагаад нүүрсний улгаач эзэгэнсэн сууж идэг. Баян онгорыг нэг хэсэг Женко эзэгэнсэн байсан. Одоо л аваа гайгүй болж энэ үгүүлэхэд тэ тэр шиг Баянгол дүүргийг эрдэнэгээ тулгаач эзэгэнчлээ. Одоо сонгон хайрхан дүүргийг одоо бүр ардын намын бэт нэг мэдрэл муутай залуу авчид тавьсан нөгөөдгөн зодон зохио яриад хүчирхийл яриад явж штэ. Юм бол үзэлсэн алалцсан гэж мангар юм яриад. Тэ. Энэ нь өөрөө одоо нөгөө дээд шүүх дөрөн батлагдаад ирэхээр манайх үндэсний бодлогын хороонд мэдээж одоо сэлгээ хийгээд артаас зарлагдаа шинээр үндэсний бодлогоороо бүрдүүлнэ штэ. Бүрдүүлэх сонгон хайрхан дүүргэн дээр нөгөө 5 их хурлын мандаттай учраас 5 4 20 гээд нэг 20 үндэсний бодлогоороо сонгогдно мөн үү? Сонгон хайрхан ялах хамаагүй. Ийм өвчтөе нөхрийг тавьж иж 20 үндэсний бодлогоо хороо ардын намын зараалаар нэг 20 хүн оруулах гэж байгаа штэ. Тэрэнд дээр оюун эрдэнэ найз одоо иргэл новшмогчнууд орох гэдэг юм шиг үлээ. Сонгон хайрхан дээрээс сонгон хайрханд ялалт авчирч дүүрэгт нийслэл их хурл суудлаа авъя гэсэн ямар сонирхол байхгүй. Нэг ийм л нөхдүүд байна да. Тэгээд одоо дуграад байх гэцүү, дуурахгүй байх гэцүү. Надад бол нэг тэгшгүй амьтантаас одоо нохоо хий солиороо яваад тах үндэ сонирхол алга. Тий, баг лайв хийгээд ингээд солиороо яваад тах сонирхол үндэ алга. Энэ нийгэмд чи болж үтэхгүй юм их учраас тэгээд ямар мань мэднэ хаалтын гэр хийх юм шиг нэг үлдчихэж байгаа үр хөвгтүүдэд нэг болж үтээсэ. Монголын залуучууд нэг их сургууль төгсөөд нэг төрийн албанд ажилд ороход нэг шудраг шалгуулаад чадaltaй ажилд ордог болоосоо. Ингэж төрийн албаны хүн суртал арилна мөн үү? Тий. Үнэхээр энэ төрийн өмчийн компани байх шаардлагатай гэж байгаа бол төрийн өмчийн компаниуд ч гэсэн өндөр цалинтай манай энэ залуучууд ормоор байна шүү дээ. Энийг ч гэсэн нээлттэй болгомоор байна шүү дээ. Энэ миний төлөө тэгээд лайв хийгээд явлаа гэдэг нь миний буруу юм уу? Аа? Одоо манай иргэд бизнес өндөө хийл гэдэг бизнесийн дээгүүрээ олгороход намын энэ паразитууд хулгай хийгээд авчдаг нь үнэн шүү дээ. Даваа байдлаа олгуулад. Энэ миний төсөлтөөр жил зарлал гэдэг энэ аж ахуйн нэгжүүдийг би лайв хийгээд шахаа шаардаад явах нь миний буруу юм уу? Сэдв бол зөндөө байна. За нийгэмд тэгээд одоо энэ хөрхий эхнэрээ зоддог, хүчрхийлдэг, ярахч зөндөө байна. Тэ? Юм бол зодон зохио ярьдаг. Төөргийн эмэгтэйчүүд ирээд туслаад өгөөч шахаа. Одоо намайг манай нөхөр зодоод байна. Одоо сүүлдээ хамгаалтанд орохгүй болохгүй байлаа. Ахаатаа хуулийн сургууль сурч нэг зөвлөгөө өгөөч шахаа гэл ирэхээр нь би цаашаа гэлтэй нь биш. Яг нөгөө мэдээж одоо сайтууд бол сайтууд чинь тэгэл хөрхий бас бензин тоос тэгэл зэрэг сурвалжлаг сэтгүүлч гэл зарлах хэрэгтэй болохоор мэдээж мэдээний төлбөр авах байлгүй. Маний ямар мэдээний төлбөр авах юм биш. Сайтаар өнгөө оруулаад өгөхөр тэгэл бороо зүр баг 90 эмийн оронд илжиг үүж ороод гिचээр тэр хүчирхийллийн талаар юм дуурайд эмэгтэй өмөрлөө гэдэг. Эмэгтэйчүүдийг өмөрөхгүйгээ яах юм? Тэгэхээр босон болоогүй нөхдүүд ингээл дайрах юм аа. Зовлонтой байна нин үгүй хэлэхэд. Ардчилсан нам шинжлэхтмээр байна нин үгүй хэлэхэд аа. Ийм өвчтөе солиотой нөхдүүдийг намаас явуулах хэрэгтэй байна. Энэ ган төмрөө чи энэ зүгээр мөрөөрөө зайлчих өнөөдөр хурлаар ган төмөр ирээгүй шүү дээ. Одоо ирнэ ирсэн байсан би хэлсэн шүү дээ. Одоо ирээ чи жагсаалтыг ган төмөр тоо 2 ихний 15 гишүүнийг тоо 2 өрсөө. Хинээс хэдэн төгрөг авсныг би мэдчихэж байгаа шүү. Одоо ган төмөр бол үндсэндээ төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдэлсэн шүү дээ. Манай тагнуулгын шалах хэрэгтэй шүү дээ. Жагсаалтанд орсон нөхдүүдээс бөө мөнгө авсан шүү надад ч. Хоёрын амьдрал сайжирсан шүү дээ. Тэ? Тэр одоо иргэд байгаа оюун эрдэнэ найзыг манай намын гинсекийн үүрэг гүйцэтгэгчээр тавьсан нөхөр бол Эрдэнэгийн улс төрд оруулж ирсэн нөхөр. Манай намын бүгд мэдж байгаа. Хинч танихгүй золби юм байдیں۔ Тэрний улс төрд оруулсан Эрдэнэгийн улс төрд оруулсан энэ нэг хүчирхийлэгч дураагүй энэ өнөөдөр намайг мангастаж тархин тусгаасаар руу зогтөг нөхөр шүү дээ. Сонон зөндөө би бол одоо явцсан ингээд баг тэтгэвртэй гаргаж байгаа хүнийг янз янзээр яриад баймаргүй байна.
Тэгвэл залуучууд энэ Эрдэнэ шиг юм үлгэр дуурайлаар улс төрд явж болохгүй шүү дээ. Эрдэнэ намын урал дээр байхдаа дандаа зодон зохио иддэг байсан. Хүмүүс их үгэлж яг дараас нэрэд мангастаа зогчдөг байсан. Тийм бүдүүнийг нахаална. Эрдэнэ чагавтай шороо оронгоор явсан. Хүү амны эргээр ял идэлжсэн юм шүү дээ. Тэр эргийг ямдарч уншижсэн гэж байгаа шүү дээ. Тэгээ дандаа юмыг нэг хүчирхийллийн аргаар шийднэ. Тэгээ Эрдэнэгийн ойр тойрон хүрээлтвэл ийм нэг хүчирхийлж. Тэр одоо эргээд байгаа оюун Эрдэнэ одоо бэт гэдэг байгаа нөхөрчин бол одоо ираас тэр жагсаалтаар гişүү болчоод очиод оюун Эрдэнэ дээр бүхэл зүйл гараа ирж ирснийг мэдчихэл байгаа шүү та нар. Тэр одоо ер чинь Эрдэнэ анх өөрийнхөө намын дарга болонгуудаа хийгэн даргаар тавиал нөгөөх нь мөнгөний залилан явж л байсан. Би зураг хөрөгтэй наанда зүгээр байнгын нэг тавиад өгөн та нар мэдчихэж байгаа. Өнөөдрийн сайхан баярын өдрөөр тэгээд нэг сайхан намын хурал хийжсэн нэрээ. Намын хурал дээр тэгээд одоо хурал дээр хүртэл тэгээд нэг хүчирхийлүүлэл зодон зохио хийлгэл явах юм уу. Одоо уул каналтыг одоо тэгээд хаашаа би тэгээд зохиолаад зодтолтуулаад байж байгаад одоо тэгээд хаашаа. Гэмт хэрэгтэнтэй зөрүүлээд би зодтоод явах хэрэгтэй юм уу. Тэгээд би хаашаа энэ басаа нар шиг зодтоод тэгээд өөртөө одоо хамар одоо ерөөсөө би залуучууд ганцхан юм уриалж байгаа. Зодон зохисохоо ярьсан нөхдүүдээс ахын дүнээр зайгаа аваад зүхтаажээ. Зодооны хамгийн том ялагч бол тэгэл зүхтаас үнэ л ялдаг байхгүй юу. Зодолцсон үн дэми. Энэ зодон гэдэг бол гэмт хэрэг шүү. Сүүлийн үед энэ хүүхд багчууд 10 жилд нэгнийгээ бүүлэгдээд амар зодолтоод байгаа харантал ахын дүнээр хэрэггүй шүү. Гайн таараад өгөх юм бол тэгэл ялгаагүй хүүхдийн колон байдаг шүү дээ. Өнөөдрийн нөхөр намайг одоо тархин тус газар зогссон. Миний тархи толгой асарыг хөвдөж байна. Тэ? Би холбогдох одоо эмнэлэг домдогт нь үзүүлнэ. Нэр үнэхээр шажгийн шатсан юм аа. Тэгэд бодолдоо ийм одоо увайгүй хүчирхийлэгч нөхдүүд улс төрд орж яагч байгаа. Улгай гэж байгаа юм уу? Бид нар 21-р зуунд амьдарч байгаа шүү дээ. Энэ ардчил намыг шинжилмээр байна. Мэдлэг боловсралтай эрдэмтэн доктор профессор настай намтай тэ үеийн төлөөллүүдийг оруулмаар байна. Улс төр заавалчгүй залуучууд явдаг гэсэн юм байхгүй шүү дээ. Үнэн зөв байвал өнөөдөр хий орн гарцсан 90% нээлттэй энэ улс төрд энэ Америкийн энэ Трамп шиг Байден шиг мөн үү? Тэр одоо энэ Австрали энэ Герман марма энэ Европын орнд бол дандаа л энэ хөгжчүүд нь улс төрд явдаг гэсэн шүү дээ. Тэгэл залуучууд бол өнөөдөр бизнесээ хийгээд мөнгөний араас хөдөлмөрлөл юу хийж чаддгаа харуулаад зүтгэх ёстой гэсэн шүү дээ, тий? Одоо Израилийн ерөнхийлөгч гэдэг чинь 93 таад ерөнхийлөгч хийжсэн Шемприс гэл би одоо намыг уншиж ирсэн. Одоо энэ Лико юм гэл одоо Сингапурын удирдагч бас л олон жил эх орноо тэ хөгжүүлсэн, гөгшөртлөө 90% нээлттэй явсан. Сингапур ямар улсныг мэдж байгаа. Гэтэл одоо 70 наснтай улс төрд орж ирээд гэтэл энэ коммунист намд үнэтэй хувь нэмэр оруулж эдийн засгийн тэ Хятад хоёр бодлого гэж юмыг нэвтрүүлж Хятад өнөөдөр энэ хүчрхэг энэ хөгжлийн суурийг тавьсан Дэнсяопин байж байна. Дэнсяопин 70 наснаас 90 нас хүртэл улс төр зүтгэсэн шүү дээ. Тэ? Залуучууд орж ирнэ гэдэг бол үндсэндээ залуу хүмүүс бол өмсөх хувцсан, гангалах дуртай. Мэдээж аргагүй шүү дээ. Залуу хүн гэдэг чинь гоё нь гоодно. Тэг ядж байгаа янз янзын брэндүүд ороод ирсэн. Энэ брэндүүд нь үнэтэй нэг бичаг гэхэл 10 сая, нэг гутлах гэхэл 20 сая брэндийн гуц өмсөж байна дандаа. Тэгэл энэ болгоныг аавна гэхээр том албан тушаал хашаад их хурлын гишүүн сайдаар голоод ирэхээр тэгэл брендинг гуцаар гангарна эднэр чинь. Тэгэл улсаас хулгай яддаг байхгүй юу. Тендер авдаг, хүмүүсийн ажилд оруулдаг, томилдог, тэднэрээр дамжуулж шахаа арилжаа наймаа хийдэг. Инхээр зэрэг улсаар хөгжихгүй байгаамаа. Тэ. Тэгэхээр улс төрийг заавалжгүй залуучууд орсноор хөгжүүлнэ гэсэн юм байхгүй. Тэ. Улс төрд үнэхээр хүлэн зөвшөөрөгдөж үхүү хөгтлөө 90% нээлттэй явдгийн бэлээ ардчилсан орнуудад. За юу. Японы удирдагчдыг харал та. Гятын удирдагчийг харал та. Өнөөдөр Гятын Сизимбэн дарагч одоо 70 гарчлаа шүү дээ. 70 гарсан ч гэсэн энэ Гят орныг авилгалтайгаа тэмцээд дээрээс нь ахуулаад тулгайч нэрийг шоронд барьж хороод авилгалтаа тэмцээд явж шүү дээ. Тэ? Улс төрд ийм хий хорн гарцсан жинхэнэ шудраг хүмүүс явдаг. Японы улс төрчдийг харал та. Гөгшөө хүмүүс л байгаа шүү дээ, тэ? Тэгээ манайд ингээд залуучууд орж ирнэ гэхээр ийм нэг юм үзээгүй үлэн зодон паразит чиг зодон зохио ярьсан нөхдүүд бол намын нэр дээр хулгай гэж байгаамаа. Даржлал намын нэр дээр одоо хурал нэр дэвшиг гэдэг гэрээ зассан, бие зассан, ахугаас шийдсэн, амьдралаа шийдсэн, юмных нь ор гартсан, зодон зохио ярьдгүй эрдэмтэн доктор, бизнесмен боломжийн хүмүүс бол арчил намаас орж ирээд нэр дэвшээрээ. Би яг энэ зодон зохио ярьсан улгаас нартаа тэгэл зодуулсан чамаагүй тэгэл зүүн хүмүүсийн дэвшүүлэхийн төлөө намайг цэвэрлэхийн төлөө би явнаа. Би шантарахгүй явна заа зүтгэн. Би энэ эх орныхоо төлөө, ирээдүйн хойчийнхаа төлөө,
энэ ардчилсан парламентыг хамгаалахын төлөө, ардчлалыг хамгаалахын төлөө би шантрахгүй явна заяа. Хангалттай хэлж, баталгаатай хэлж. Айж шантраас юм байхгүй. Харин одоо дэрэгдээ одоо үндэсний бодлогын оронд орно гэвэл би одоо төрийн ордонд хаашаа хамгаалагчны дагуулад орох хэрэгтэй юм уу? Хамгаалагч авч явах хэрэгтэй юм уу? Би энэ Улаанбаатарт энэ ардчилсан оронд айдуу 50 алхмаар байна шүү дээ. Гудамд явхад бол тэргүй манай иргэд намайг яарч уу? Зохион байгуулалттай мэдрэл муутай нөхдүүд харин над руу халдах юм бол би аргагүй хамгаалт хийн шүү. Ахаад хэлчихье. Би хуулийн байгууллагаас аргагүй хамгаалт хийж зөвшөөрөл авна шүү. Зөвшөөрөл аваад над руу гар явуулах юм бол харин зөрүүлээд би аргагүй хамгаалт хийгээд өстой нокаутанд бараг өстой нэг зүгээр хүн цохилт хийн шүү заяа. Би чадна шүү. Бас нэг хөдөө гадаа өссөн харвар ажил хийгээд үтсэн над бас унган голын биарч чадлаа гэж байгаа шүү заяа. Би цагдаагийн байгууллагаас, хувь сагуулгын байгууллагаас аргагүй хамгаалт хийж зөвшөөрөл өөртөө авна шүү. Далчганаад над руу савраа явуул зөрүүлээд би зүгээр өстой хогчиш үзэлцэн шүү заяа. Зүгээр өж байгаа дээрлэх хөлн шүү. Саа байхгүй шүү. Яг гоо миний би өндөр метр 66. Тэгтээ намгандаа би Жэко зандаа үгийн колд энтрээс ЭБ энтрээс би хамаагүй өндөр шүү дээ тий. Нэг учиргүй бас намган дараа юу гээд намайг бас боорч гэж бодож байгаа л уучлаарай заяа. Харин нутаг тар ажлыг зүгээр хэдэн жил хэдэн сараар хийж байгаа дэрсэн шантраагүй заяа. Хар ажил над голын бяр суулгасан юм ээ. Хүмүү ер нь хар ажил хийсэн унган бяртай хүн л нөхдүүдтэй тулалдахад бол нэг амиа аваа гардсан юм л та. Тэгээ одоо тэр болгон зүрхлээ зодолтой тахарч цаашаа. Зодон зөгөө ярмааргүй заяа. Өнөөдөр тэгээд өдгөөрх манай намын хурлыг тэгээд үндсэндээ тэр нэг Эрдэнэгийн намд орж ирсэн ганц төмрийн үүрэг гүйцэтгэгчээр батламжилсан. Ганц төмрийн чинь намын тамгыг оюун эрдэнэ бэт одоо эрдэнэ гээд одоо иргэд нэг маар бэт авч өгсөн шүү дээ. Одоо энэ нөхдүүдийг намаас зайлуулнаа. Тэгээ манай ардчилсан нам шиг болно. Энэ ардын намын бэтүүдийг намаас зайлуулна, шинжилнэ. Журмын нөхдөө дэмжээрэй заяа. Тэ. Тэгээ өнөө ардчилсан намыг би нэг одоо нэг яг нэг үг хэлэхэд нэр Монгол олон нам хэрэггүй 100 яман 60%-нд 2 нам байхад болно гэж боддог юм аа. Намаа шинжлэх гээд үндсэндээ бас заримдаа барахгүй байна. Шантарч байна, хөшим өгсдөж байна. Тэгээ бас нэг органикоор юмыг ойлгодог хүмүүс нь ч байна, ойлгохгүй хүмүүс нь ч байна. Ойлгохгүй ганц нэг юм тороолууд бол яах вэ? Чацгнууд юм ярмааргүй л байна л да. 12 онд нэр дэвшигээл би 50 сая үндэсний зөвлөлт хорон тушаагаал Нутгийн аймгийн намын орооныхоо Дунчны Баянгар аймгийнхаа намын журмын нөхдийн буйнаар би их хурл нэр дэвших мандатаа авч ирсэн боловч би дээрээ ирээл Жэнко Батуулгад би дээрэмдүүлээл тэг 12 онд би нэр дэвших мандатаа алдчихл байсан. Би ер нь олон дээрлэх хөлж байгаа шүү. Нэг үгүй хэлэхэд энэ ардчлалын төлөө. Тэгэл энэ хаяг гарвагаад энэ сонгоны энэ үүрэг гүйцэтгэж байгаа нөхөр чинь ардын намын бэд чинь бол Жэнко Батуулга гэж хүчих гээд байдаг шүү намайг. Тэ намайг мяалал миний тулгах, миний Жэнко дарга гэж хуцаа солиорол гэдэг шүү. Айгүй бол энэ Жэнко мэнкэг шүүмжлээгээд Жэнкогийн явуулсанд оролцож байгааг би үгүйсэхгүй. Нэр шүү. Тэ 16 онд би бас энэ зандаагийн колтоос намайг цэвэрлэгээл 2 дахь удаага бас нэр залуучуудын гадуу хоолойг нэгтгэл бас үзчихэл байсан. Тэгээд харамсалтай гэр орноор нэгжүүлээл шүүхрэл дээр над 6 жил ял сонсгоч штэ. Хэлмэгдүүлэх гээл 17 онд боддоо би ихэн тулсан. Тэр болго ярдгуулах бас ш. 20 онд би ирээл бас нутагтаа нэр дэвшчих гэж бодоод 100 сая тушаагаад би улсын хурлд би те энэ засгийн газарт хяналт тавья, хуулийг батлая. Ард түмний сайн амьдруулахын төлөө те төрийг цомхон чадварлаг болгоё. Хямсгансан, яргансан дарга нарыг өнөөдөр нүүр багийн арьсыг хуулт их хурлын түвшинд тэмцэе гэж бодож би улс төрд өдий бол зүтгэж байгаа юм. Би өөрийгөө зүтгүүлж байгаа юм. Тэрнээс ахуй амьдралаа шийдэх гэдэг нэг өлөн залбин зандаад бол байхгүй. Тэгэл 20 онд би бас Эрдэнэ дээрлхүүлээл 100 сая тушаалгуулаад энэ мө тороолууд над руу дайрал. Та нар санаж байгаа бол би Эрдэнэг одоо болно намын тамга өгч намайг хоёр хаглаа ажиллаагаад өрөөнд нь зодон зохион болоод гарч ирсэн санаж байна уу? Тэгэхэд энэ хаяг хэрвээ байсан шүү дээ. Энэ чинь Эрдэнэгийн гүлэг шүү дээ энэ мө. Новшчин. Эрдэнэг оюун Эрдэнэ Сан Франциско руу англи хэлгүй нэг дэд консулор явуулсан шүү дээ. Эднэр ингээд бүр оюун Эрдэнэр тижээлгээд сурцсан новшнууд шүү дээ. Тэгэл оюун Эрдэнэ мөнгө гэж юу аах вэ? Тэгэл одоо өөр хүмүүстэй офшорын мөнгө зүг нүүрсний мөнгө чиглүү тийм юмар л эднийг худалдаж авч байгаа шүү дээ. Ойлгомжтой шүү дээ новшнууд. Тэг 12, 16, 20, 24 онд ч яах вэ? Би зүгээр энэ авилгалчтай тэмцэж хагаад хэлмэгдээ шоронд орсныг ард түмэн мэдж байгаа. Тэгтээ яах вэ? Би бас нэг Монгол улсыгаа төлөө зүтгэх нэг өдөр би шантрахгүй зүтгэхэд ирнэ. Би Монгол улсыгаа зүтгэхэд үзэгч байгаад би энэ ядуурлыг арайх алирахын төлөө, би энэ авилгалчдыг шоронд хийхин төлөө, авилгалчдын хөрөнгийг улсын орлого болгохын төлөө заа юу. Авилгалчдад алдсан хулгай хөрөнгөө олж ирж улсын орлого болгож
Монгол улсыгаа эрүүл мэнд боловсролын салбарт зарцуулахын төлөө би зүтгэх нь харж байгаараа за. Тэглээгээд би шантрахгүй манайхаа. Төрөө бас тэгээд төрөө ордонд галтлаа хийсэн. Тэгээд лайв ихтэй тэгээд нэг бас чанга орилоод яах вэ? Бас төр төмний минь ордон байна. Төр төмбөр ёсоо байх хэрэгтэй гэл ямбур байх хэрэгтэй гэл даруухан айдуу зөөлөл хийлээ. Өнөөдөр гэртээ ирсэн манай гэрийн угаасаа энэ тадам ихроо эрүүл агарт өнөөдөр маргааш амралтын өдөр цусланд гараа явсан. Би хинд ингээ юм учраас ганцаараа намынхаа уралдаа гэж үлдсэн юм л та шаавас. Яагаад ч юм дээ тэгээд одоо намайг нэг зөв юмны төлөө зүтгүүлэхгүй гэж боддгийн юм уу? Яадгийн хачин юмнуудаар тэгэл гай тарих юм да. За өөр ч юу ах вэ? Тэгээ хөг залуучуудаа зодон зохио хийж болохгүй шүү. Саяны дээр ахынх нь тархины араас зогтдог хаяг хэрвээ бол үнэхээр тэр чинь тархин цус газар штэ. Гай тараал зүгээр нэг дүлгсэн хойшоо савж ойдсон үхсэн тэгээ золгүй явдлаар хүн дүлгснээсээ болоод шоронд хүн амны гэмт хэрэгээр ял идэлж байгаа хүмүүс зөндөө надтай таарсан шүү. Гай таарна гэдэг амархан шүү. Магадгүй одоо миний тархины ардлаар өвдөд байна. Хизээ он тархины гэмтэл хизээ гарахыг мэдэхгүй. Би та бүхэнд хэлэхэд байна шүү дээ. Надад зөв 4 сарын 1-нд намайг хэдмэгтэй шоронд байхад нэг залуу орж ирсэн. Тэр залуу мөрдөн байцаагч байсан. Нэг хэдэн хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд нэгнийхээ гар утсыг дээрэмдсэн гэл 2 3 хүүхдүүд 18 та хүүхдүүд ороод ирсэн гэсэн. Тэгээд ахын дүүнэр яаж байгаа ингээл та нар ингэж болохгүй шүү дээ гэл хамгийн сүүлд тэр мөрдөн байцаагчтай уулзсан гэсэн. Тэгэл тэр гар утсын асуудлаар явж исэн хүүхдүүдийн нэг нь хоорондоо зодтолсон юм байл л дээ. Тэгээ орой нэг нь би энэ гинт таталт өгөөл имлэгт очиод энэ таталт өгсөн тархиныхаа тус газрын ардталтаа дагсруугаа цогцолсон юм байлаа. Тэгээ тэр залуу 18-тай 10 дугаар ангийн хүүхэд бурхан болсон гэж байгаа байхгүй юу. Тэгсэн хамгийн сүүлд уулзсан мөрдөн байцаагчийг чи мөрдөн байцаалд авахтаа тархин тус газар нь зогсон байж магадгүй гэдгээр тэгээд ял өгөөд шоронд оруулсан байсан боддоо. Хүний амь тийм эмзэг шүү. Хүүхэд залуучууд дахин хэлээ. Энэ гүчирхийллийн аргаар зодон зохионы аргаар арчилсан орон асуудал шийдэлгүй шүү. Эд хүүхэд залуучууд минь зодон зохио хий гэвэл зүгээр л зүгтааж. Ах нь өнөөдөр тэр мө балаагаас би яасан. Миний хамар гэмтэлтэй гүйц тэдгээг байгаа. Нүдний шил зүүц учраас миний нүд рүү зохиход яг шил хагараад миний нүд сохрох аюултай. Мөн үү? Тэм учраас би гараараа тэр нөхрийг ингэж түлхээд тийм биз? Тэгээ би буруу хараа зүгтааж явц. Тэгээ би бүр салуул тэгэл зүгтаах байсан. Ашгүй манай хууль зүйн сайд ассан манай 1-р тойргоос их хурлын гишүүн болсон оюун сайхны алтан гэрэл дундуур орж ир салгасан. Төрийн ордны хамгаалалтын албаныхан харсан. Би зодон зохио хийгээгүй шүү. Тэ. Ахын тийм одоо залуучууд хэлэхэд бол зодон зохио хийгээ явдаг тэнэг хүн би биш ээ. Тэр мон аад гэдэг цэг сайтынх нь надаас яриа авах гээд бүр хуралд орох гэж байхад намайг ахаа нэг яриа өгөөд төчөө гэхээр нь бас тэр хүнийг хөндлөөд яриа өгөх гэж зогсож исэн. Хажуу талаас зорж ирж намайг мангастаж зогсон шүү. Эддээ энэ хаяг хэрваа гэдэг мэдрэл мууч шиг байж болохгүй шүү. Тэр бол үнэхээр бүдүүлэг залуу. Чи бол хаяг хэрваа чи бол улс төрөөс явцсан дээрээ. Чамд улс төр чамаар дутахгүй. Чам шиг гүширхийлэгчээр дутахгүй. Ахын дөө. Хараа. Заамдж ирээд хараа. Алнаа гэж. За энэ нөхөр улс төрд орж яах гэж байгаа юм? Хүчирхийл үлдэх гэж байгаа юм уу? Бас муухайлтай бас аваач. Хараа. Тархин тус газар ингээд миний тархины ард руу зохирж байгаа. Оо зөөлгөө. За би үл яах вэ? Шууд л ерөөсө гараа энийг тулахгүй бол энэ над руу наалдаж орж ирэх гээд байгаа учраас би баруун гараараа энийг тулаад тэгээд буруу хараад зүгтаасан миний тархины ард руу зогсож байгаа байхгүй юу? Энэ бол цэвэр гэмт хэрэг шүү. Тэгтээ би нэг гонжроод янз бүр болоод байгаа юм биш. Хараа над шиг ерөөсөө ингээл зүгтаа. За энэ бол одоо тэгээд ер нь авгаагаа гүчрхилж мэдгэл урах. Энэний үсэн гацны улс төр вэ. Одоо энэ хүн одоо тэгээд улс төрд орж бусдын төлөө зүтгэн гинэ хардаа. Та бүхэн сайн харж байгаа бол оюун эрдэнэгээд уйлаа явж исэн нөхөр шүү дээ.
Талбай дээр гарч их орончдын дүр тоглоод байгаа нөхдүүдийг бол нүүрсний улгаачууд нүүрсний мөнгөөр санхүүжүүлдэг гэж би сонссон. Үнэн гэж би боддог. Энэ харалтаа энэ одоо яаж хараад байгаа юм бэ одоо. Би болиг зүгтаагаад байгаа үстэй харалтаа. Гэхдээ би одоо өөр яаж зүгтаах юм бэ одоо би? Би өмнөөс нь зодтолдох юм уу? Ингээд энэ сайт надаас яриа авах гээд мөн үү? Энэ залуу алтан гэрэл хажуу зогсож ирсэн. Тэгэхэд миний баруун талаас ирээд одоо над дээр зорж ирж намайг зогсож байгаа ш тэр нөхөр хардаа. Энэ монодын дүү надаас яриа авах гэсэн баггүй юу? Ийм л байж штэ. Энэ өгөөлөхөд энэ сайт нь энэ хараа. Монод гэд гарч байгаа үстэй. Тэ? Ийм л юм болсон доо алтан гэрэл байхгүйсэн бол энэ хулгайч намайг одоо яаж ч байсан юм блээ дээ. Дурак. Одоо би дахиад нэг юм харуулчаа энэ дуракийг. За гэр дотор янз бүрийн навшимоо нэрхтэй юм ярмааргүй байна. Гэхдээ өөр хүүхд маань өнөөдөртөө амралтанд цуснал гараа явуулсан учраас би энийг харуулаад тий заа. Энэ хараа ийм л өвчтөй юм шүү дээ. Би танаас ууч. Шийдээд гас сууки. Тосгоод хөд чагаас уу. Бинкэсэд аюутнаас гуй. Маргаш талбатар уулзах өгсөн баасны утаа тусгаар тахил Монгол улсын ерөнхийсэд аюутнаас гуй. Маргаш талбатар уулзах дуулах. За ийм л мэдрэл муутай нөхөр тэгээд одоо ингээд алдлах их гэл явж энэ да. Тэгээд одонгийн зөвтгөрөл дарга Ардчилсан намын дун чатыг цэвэрлэе шүү. Баянгол дүүргийн Ардчилсан намыг Эрдэнэгийн савар бүхий Эрдэнэгийн хамаарал бүхий хамсаатнуудаас цэвэрлж Баянгол бол Ардчилсан дүүрэг. Баянголын Ардчилсан дүүргээс их хурлд 28 онд 3 мандат авах ёстой шүү. Сонгон хайрхан Ардчилсан дүүргээ. Сонгон хайрхан дүүргээс энэ ган төмөр, од баяр нар оюун эрдний шахалтаар өөрийнх нь төлөө уйлдаг, дуулдаг энэ хүнийг үүрэг гүйцэтгэгчээр дөрмийн бусаар баталсан нь дөрмийн бус юм аа. Энийг өнөөдөр тэр тогтоолын одоо одонгийн зөвтгөрөл дарга хүчингү болгоорой. Сонгон найрхан дүүрэг үндэсний бодлогоор оны 20 гишүүний суудлаа авах дүүрэг их хурлын 5 суудалтай тойрог, нийслэлийн иргэдийн хурлын 10 суудалтай тойрог, сонгон найрхан дүүргийн иргэдийн хурлын 40 хэдэн суудалтай тойрог шүү. Энэ бүхэл бүтэн том дүүргийн намын даргаар ийм гүчирхийлэгч байж болохгүй шүү. Тэгэхээр энэ намын даргын хувьд одонгийн зөвтгөрөл дарга энэ дээр анхаараарай. Тэ. За ийм байна. Одоо янз бүрийн гонжирж ярмааргүй байна. Үнэхээр нэр нь дургуйч хүрч байна. Нэр одоо яамаар ч юм битээ. Тэгээд лайв хийгээд тах яваад аймаарчгүй байх юм. Дурандаа хийгээд байгаа юм биш шүү дээ манайхан. Тэгээд зөв ойлгоно үсттэй. За ийм байна. Авахгүйгийн хоноор хандараа. Тэгээд надаас залуу дүүнэр байвал зодон зохионоос хол яваараа ийм хүчрхийлэгчнээс цайгаа. Энэ над руу зөндөө залгасан. Би утсыг блоклоо зүгээр хайдаг байхгүй. Би энэтэй харьцдаггүй байхгүй да. Намар сонгон хайрхан дүүрэг дээр ажиллаж байхад тэр Жаданбагийн отхон баярыг зөв зүгээр байхад зохиод авч ирсэн. Ийм сэтгс мэдрэлийн өвчтөй хүмүүс ч яг ингээд хажууд байхад гиндүүлж байгаа зогтөг өвчтөй. Энэ бол өвчин шүү манайхаа. Ийм өвчтөй нөхдүүдээс хол яваарай гэж одоо ингээд одоо юу гэмээр ч юм битээ одоо энэ намын журмын нөхөд болон миний фэйсбુક найзуудаа захиж хэлэхэд ийм өвчтөй солиотой нөхдүүдээс хол яваарай. Зодон зохионоос хол яваарай гэж зүгээр үзэл бодлоо хуваалцах байна. За тийм байна. Түр баяртай.